Энэ эрх баригч намын одоо хотол дуусаагүй хаашаа юм бэ? Чуулганыхаа эрц мэрцийг харъя л да. 126 хүнээс одоо энд ч 20 гаруй хүн сууж шүү дээ. Тэгээд дээрэс нэг олон гишүүд эндээс гишүүдийн урилгаар гээд тэнд хүмүүс гарахын сая баахан хүүхдүүд орж ирлээ. Үдээс өмнө нэг 3 хүн урилгаар ирлээ. Үдээс хойш бас нэг 3 анги ч юм уу. Энийг ингээ харах юм бол ичмээр шүү дээ. Одоо яг энэ дотор 15 хүн л байна шүү дээ. Тэгээ нөгөө хууль хэлэлцэх хям хийх хоёрыг битгий хар гэдэг шиг юм болж байна. За асуулт санал хоёроо цуг явчих гэж байна. Миний асуултууд яг ингээд одоо ийм хууль хэлэлцэх гэж байгаа гэдээ би өөрийнхөө пэйж фэйсбүүк дээр тавиад яг энэ бүсгүйчүүдээс голдохын ирсэн асуултууд байгаа тодорхой хариулаарай. Та нарын ингээ асууж байгаа хариулж байгаа хоёр чинь дээрэс нь ялангуяа хариулж байгаа ч юм бол араа дэндүү байна шүү. Тэгээ энийг бас тэмдэглэж аваад над хуулийнхаа хэлцүүлэг анхаарай гэж хүсэх байна. Нэгдүгээр нь ингээ амьдрал дээр их гардаг жишээг нь эхнэр нь эсвэл нөхөр нь ингээ гачаа яваад тэгээ тэндээ очиод хүнтэй суучихдаг. Эсвэл салцсан мөртлөө тустай байгаа мөртлөө Монголд байгаа хэсэг нь мэдэгдэхгүй. Тэгээд аль аль нь тустай ингээ гэр бүлтэй болчихсон мөртлөө нөгөө гэр бүлээ цуцлын ихлээр нь шүүх хариуцлагч нь байхгүйгээд нэхэмжлэгийг хүлээж авдаг. Яг одоо ингээ миний чатанд хэд хэдэн бүсгүүчүүдийн юу байж лээ л да. Тэгэд эсвэл Монголд хаа байгаа нь мэдэгдэггүй. Тэгээд нөгөө нэхэмжлийн хүлээж авдаг учраас ингээд дараагийнхаа гэр бүлтэй болцсон байдаг. Тэгээ гэрэлтэй батлуулах гэхлээр өмнөх гэрэлтэй салга одоо цуцлаг гэдэг. Хүүхэд өргөж авмаар байдаг. Хүүхэд өргөж авъя гэхлээр заавал нөгөөх нь гэрэлтэнд баталсан байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Энэ дээр чинь тодорхой бас ди парламентаар тавьсан юмнуудыг хараалга юм шиг байна. Яг энэ дээр тодорхой зохицуултууд харагдахгүй байна штэ. Тэр хуулийн чинь заалтанд бол тэр хуулийн төслийн 14.1-2-т нь гэрлэгчид сүүлийн 5 жилээс доошгүй хугацаанд хамтаа амьдраагүй бага насны хүүхдгүү бол гэрэлтэй цуцлахыг харилтан зөвшөөрсөн бол гэсэн заалт байна. Энийг чи юу гэж ойлгох юм бэ гэсэн. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарх нь төлбөрийн чадвартай өндөр цалин хангамжтай мөртлөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй ингээд зугатаагаад иддэг энэ хөхөө шувуу шиг нөхдүүдийг яах юм бэ гэсэн асуулт байна. Яг иймэрхүү асуултууд энэ хоёр асуулт бол одоо гишүүний хувьд орон нутгаас ирсэн асуулт. Түрүүн тэр нэг ДНК шинжилгээний үн дунджаар нэг 700 мянга байх юм аа гэж нэг хариултанд би өглөөс хойш ингээд бүгдийн сонсоо суугаад байна л та танд. Гэхдээ эн чинь уг нь бол яг өндөр хөгжилтэй Америк хэдэн бол нэг 100 орчим доллар л байдаг юм та. Тэгээ энэ ДНК шинжилгээ хувийн хвшил хийх юм уу? Төр хийх юм уу? Чи явж нэг гэр бүлийн хууль баталсан чинь нэг ДНК шинжилгээд бизнес хийдэг нэг баахан газрууд гараад ирэх юм шүү дээ. Нөгөө талаасаа манайд одоо энэ ДНК-гийн нарийвчсан шинжилгээ хийх боломж бүрдсэн үү? Энэ 120-ын хажууд нэг хурдны байран доор нэг юм ДНК шинжилгээ хийдэг газар байсан. Би нэг очиж ирсэн. Дээж нь аваа гачаа явуулдаг байсан шүү дээ. Тодорхой хугацаанд дараа ирдэг гэдэг. Иймэрхүү нарийн ширийн заалтууд дээр нэг тодорхой хариултууд өгчвөл зүгээр байна. Дээрэс нь ер нь яг саналаа давхар хэлчихэ. Энэ хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг тэтгэмжийн асуудлыг шуурхаа олгох. Дээрэс нь удмын сангийн аюулгүй байдал энэ ургийн овгооныг зөв хэрэглэх. Дээрэс нь ирээдүйн үед нэг ургийн овг хэрэглэхээ бүгд нэг боржгон болцсон. Зарим нь боржгон гэж бичээд, зарим нь боржгон гэж бичээд. Тэгээ энэ ургийн овгоо одоо нэг жоохон ухаарсан үед нэг зөв солих боломжийг нээж өгвөл энэ хуулинд тус зүгээр ах шугаа. За гуравт нь одоо энэ өмчийн маргааныг шийдвэрлэх асуудал байна. Үндсэндээ энэ хуулийн гол агуулга бол хүүхдийн эрхийг хамгаалах. Тэгээ удмын сангийн аюулгүй байдал өмчийн маргааныг шийдвэрлэхдээ гол цаашаа анхаарах зөв болов гэсэн 3 саналаа бас давхар хэлчихье. 3 асуултанд хариулт аваад тодруулах хэсгээ шийдэе. За ажлын хэсэг хариулъя. Тодорхой асуултууд асуулаа. Ажлын хэсэг. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга мэгмар. За гэр бүл цуцлуулахтай холбоотой асуудал таны хэлж байгаагаар одоо шүүх хуралдаанд бичлэн оролцох гэдэг юм уу? Энээсээ болоод эсвэл гадаад байгаас болоо гэр бүлээ цуцлуулж чаддаггүй. За мөн одоо энээсээ болоод дараагийн одоо гэрэлтэй бүртгүүлэх гэдэг юм уу? Ийм асуудал хүндрэл учирч байна гэдэг ингээд асуудлыг тавьж байна. За энэ маань бол гэр бүлийн хэрэг шүүх танаа шийдвэрлэх процессын хууль дээр бол буюу энэ дараагийн одоо хэлцэхсгийг шийдэх гэж байгаа хуулийн төсөл дээр яваа юм аа. Тухайлбал энэ хуулийн одоо 14-ийн 1 дээр одоо зохиогч хүндэтгэх үзэх шалтгаантай тохиолдолд шүүх хуралдаанд өөрөө оролцох үүргээ захин хэлбэрээр хэрэгжүүлж болно.
захин хэлбэрээр хэрэгжүүлж байгаа тохиолдолд зохиогч бол байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын одоо шүүхийн байр эсвэл одоо дипломат төлөөлөгчийн газрын байрнаас энэ гэр бүлийн одоо гэр бүл туслах шүүх хуралдаанд оролцохын боломж нь бүрдээд явчихна. Тэгэхээр бол саяны хүндрэлтэй ийм асуудлууд бол шийдэгдэнэ гэж ингэж бид бүхэн харж байгаа. За ДНК-гийн тэр шинжилгээтэй холбоотой асуудал дээр бол энэ бол сайн дураараа хийгдэх юм. Өөрөөр хэлэх юм бол цус ойролт болон удам зүүн шинжилгээний асуудлыг бол гэрлэгчдийн одоо хэн нэг нь өөрсдөө хүсэх гэдэг юм уу тийм ээ. Эсвэл сонирхогч талын шаардлагаар энийгээ хийгээд төрөл садын юм уу одоо цус ойролтоос сэргийлэх хүнээс энийгээ бол хийх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ зохицуулт маань бол 2028 оны 1 сарын 1-ээс үйлчлэхээр ингэж зохицуулж орж ирж байгаа учраас энэ хооронд бол бэлтгэл ажлаа хангана гэж ингэж тооцож байгаа. Тэр хүрээндээ бол саяны одоо таны хэлж байгаа 700 хэдэн мянган төгрөгийн одоо өртөг гарах юм байна гэдэг энэ асуудал бол энэ бэлтгэл ажлын хүрээнд бол тодорхой болно. Яг одоо бас олон улсын энэ чиглэлийн одоо шинжилгээ хийлгэхэд одоо 100 орчим доллар байдаг асуудлууд бол байгаа юм. Тодорхой хэмжээний одоо кит гэдэг ингээд гараа авах шиг юмыг одоо эмийн сангаас аваад ч юм уу ингэнгүүтээ шуудангаар хөрвүүлээд лабораторийн шинжилгээний хариунуудаа гарчдаг. Ийм бас олон улсын одоо хямд төсөр аргууд бол байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл ажлыг хангах хүрээндээ бол энийг одоо бас судалж хангах болцоо бүрднэ гэж. Яг цэвэрлэг лабораторийн тоног төхөөрөмжтэй холбоотой энэ асуудал дээр бол манай шүүх шинжилгээний ерөнхий газар бол бас энэ генетикийн ийм лабораторитой энэ лабораториор бол одоо тодорхой төрлийн ДНК-гийн буюу генетикийн шинжилгээнүүд хийж байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл ажлыг хангах хүрээндээ бол энийг хийх бүрэн болцоотой байж байгаа. За эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээлэлээр бол бас хувийн одоо эмнэлгүүд бол энэ генетикийн буюу ДНК-гийн шинжилгээ хийдэг ийм лабораториудтай болсон мэдээллийг өгч байгаа. Тэгэхээр энэ бол дахин хэлэхэд бол энэ бизнес болох тийм гэдэг ихээсээ илүү сайн дураараа хийгдэх ийм шинжилгээ байгаа гэдгийг тодтогч хэлье.